Шинэ 7 хоногийн мэд төргийн үзэгчтэй хөтөлбөр зочны цагаар үргэлжлэн урж байна. Тэгэхээр 7 хоног бүрийн даваа гарагт үзэгчтэй бүхэнд эдийн засгийн цаг үеийн сэдвээр зочдыг уулзуулдаг. За өнөөдөр манай студид Улсын их хурлын гишүүн Цэнгүү ирсэн байна. Урилгыг хүлээн авч манай студид ирсэн танд маш их баярлалаа. Сайн байна уу? Баярлалаа. За тэгэхээр 11-р сар гарлаа. 11 сарын 15-ны дотор Монгол улс эх оныхоо төсвийн төслийг бол батлах учиртай байдаг. Тэгэхээр ер нь бол төсөв батлахад ажлын 10 хоног л үлдээд байна. Тэгэхээр одоо яг эдгээр өдрүүдэд бол хамгийн анхаарал татаж байгаа олон нийтийн донд хүлээлт үүсгэж байгаа асуудал яалтчгүй багш нарын цалин нэмэх асуудал ер нь хизээ одоо шийдэгдэх юм бэ гэдэг асуудал байна л да. Тэгэхээр өнөөдөр гэр бүл хөдөлмөр нийгмийн одоо хамгааллын сайдын өгсөн мэдээлэлээр бол багш нарын цалин одоо 76%-аар нэмэгдүүлэхэд нийт 1.2 их найд төгрөг шаардлагатай гэдэг ийм тооцоог бол хийсэн байна. Тэгэхээр төсөвт одоо та болон таны одоо нэр бүхий гишүүд бол 1.2 их найдыг танах боломж байна гэдэг энэ гарцыг бол өнгөрсөн 7 хоногт мэдгдсэн шүү дээ. Тэгэхээр та бүхний хувьд юу н ямар төслүүдийг тануул энэ хэмжээний одоо төсвийг хэмнэх боломж байна гэж харж байгаа вэ? Тэр бид нар улсын төсвөө задлж харахтаа нэг зүйл анхаарах юм бол ерөнхийдөө бол манай улсын төсөв сүүлийн 5 жил бол асар өндөр дүнгуудээр бол нэмэгдэж явсан байгаа. Тэгээд тухайн үед нэмэгдэж явж байхдаа бол улс яг хийх ёстой зүйл дээр бол хөрөнгө оруулалтыг хийхгүйгээр хийх ёсгүй ямар шаардлагагүй төсөл хөтөлбөрүүдийг бол жишээ нь санаачлаад хийгээд явцсан байгаа даа. Тэгэхээр тэр үнцгөрөө хараад үзэх юм бол манай улс мөнгөгүй юу гэдэг асуудалд бол би бол мөнгөтэй гэж харж байгаа. Хамгийн гол нь юунд зарцуулж байгаа вэ гэдг нь өөрөө буцаагаад эргэж харах шаардлагатай асуудал. Үндсэндээ бол 2024 онд одоо өмнө жил бол бид нар бас л яг улсын төсөв дээр нэлээд их хасах орон зайнууд байна гэд. Тэгээд хөрөнгө оруулалттай холбоотойгоор бол төсөл бүтээн байгуулалттай холбоотой саналуудыг бол зарчмын зөвлөлтийн саналаар гишүүд бол нэлээд их гаргаж ирж байсан. Түүний адилаарч мөн адил одоо л одоо самбуу Бямсуран гишүүдтэй хамтраад бид 3 гишүүн бол 1.2 их найд төгрөгийг үндсэндээ бол хасах саналыг бол гаргасан. Тэрний 600 бол үндсэндээ бол одоо шинэ оршин хөтөлбөртэй холбоотойгоор бол гарсан одоо дүн байгаа юм л да. Тэгэхээр чинь бид нар одоо жишээ нь сонгуулийн амлалттай холбоотойгоор гаргаад ирсэн энэ төсөл хөтөлбөрийг дараагийн жилүүд дээр улсын төсөв дээр тавиад яваад байна гэдэг маань өөрөө одоо болчмгүй үйлдэл байгаа гэж харагдаж байгаа. Жишээ нь 2024 оны 4 сард шинэ оршин хөтөлбөр бол 800 гаруй тэрбум төгрөгийг хөнгөлөлтөө зээл хэлбэрээр иргэдэд болгосон. Гэтэл 32 тэрбум төгрөгийн л одоо иргэн төлөлт бол байгаа гэсэн. Иргэн төлөлт нь байхгүй байгаад байгаа төслийг ахиж шинээр зээлийн хүүсээр гаргаж ирээд тавьчихна гэдэг маань бол өөрөө ингээд бид бүхэн буруу бодлого хэрэгжүүлээд байгаа нэг том юу. Тэгэхээр харамсалтай нь манай саналуудын дийлэнх нь бол өөрөө байнгын орон дээр бол унсан байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн нэгдсэн чуулганы хуралдаан дээр бол гишүүд дэмжиж одоо энэ асуудлууд бол хасагдах боломж нь бол зайлшгүй гарч ирнэ гэсэн үг. Засгийн газраас бол одоо багш эмч нарын цалинтай холбоотойгоор бол нэмэгдүүлэх боломж гарцуудаа бас өөрсдөө хараад тэгээд төсвийн ажлын хэсэг дээр бас саналуудыг бас гаргаж байгаа харагдаж байгаа. Мэдээж цалин нэмэх асуудал бол урсгал зардал. За нөгөө талд бол хөрөнгө оруулалтын зардал бас төсвийн урсгал зардалд бол тодорхой нөлөө үзүүлдэг. Тухайлбал одоо сумын төвч гэдэг юм уу, соёлын төвч гэдэг юм уу, нэг жилдээ баригдаад дуусах энэ хөрөнгө оруулалтын зардлууд дараа жилдээ бол төсөвт урсгал зардал байдлаар одоо нэмэгддэг шүү дээ. Тэгэхээр төсвийн доктортой байдлын зөвлөл үндэсний аудитын газраас ер нь төсвийн одоо хөрөнгө оруулалтын зардлыг их оновчтой эрэмблээч. Энэ нь алстаа одоо төсвийн урсгал зардал одоо даахаа болох хэмжээнд хүрэхээр юм нөхцөл байдал байна гэдгийг бол одоо бараг жилийн төсвийн төсөлтөөр өгч байгаа дүгнэлттэй бол хэлээд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ байдал ер нь эх оны төсөв дээр хэр засагдсан байна гэж харж байна. Өмнө жилээс бол сайжирсан зүйлс бас байгаа харагдаж байгаа. Тэр нь юутай холбоотой гэхээр өмнө жилээс энэ жилийн төсвийг хилцүүлж явах явцад иргэдээс бас санал асуулт авсан байгаа. Тэгэд ийм Монголигаар холбогдож байгаад иргэд маань энэ одоо салбаруудад хөрөнгө оруулалт хэрэгтэйгээд эрүүл мэнд боловсрол эрчим хүч гэсэн 3 салбар бол одоо хамгийн дээгүүр эрэмблэгдэж орж ирсэн байгаа. Үүний үр дүнд ч гэсэн эрүүл мэнд боловсрол болон эрчим хүчний салбаруудад бол арай өмнөх хичээлүүдээс арай өндөр одоо хөрөнгө оруулалтын зардлууд бол тавигдсан. Үүний зэрэгцээгээр иргэд бол ямар зүйлд хөрөнгө оруулалт шаардлагагүй гэж үзсэн бэ гэхээр нөгөө соёлын төв суманд барих шаардлагагүй байна. Ах мэдийн ордон барих шаардлагагүй байна. Тэгээд одоо энэ автгааруулсан халамжтай холбоотой зардлуудаа танаач гэдэг саналыг 300 мянган иргэн бол өгөөд ийм Монголигаар бол өгсөн байгаа. Тэгээд түрүү жилийн өдийд гихт чинь одоо соёлын төвийг барихад 24 суманд шинэ соёлын төв барихад 100 тэрбум төгрөг зарцуулжсэн бол энэ жил 26 онд бол бид нар шинээр суманд соёлын төв барихад бол зарцуулах гайгүй орж ирсэн. Тэгэхээр магадгүй иргэд маань бас ингэж бид нар одоо
байнга одоо сошиал дээр сүмжлээд ингээд шуураад өнгөрдөг ямар ч үр дүн харагдахгүй нэ гэж хэлж болох ч гэсэн бас боддороо багаар ч гэсэн бас өөрчлөлт харагдаж байгаа болов уу сайн байна. Би бол тэгж харж байгаа л та. Гэхдээ мэдээж эрэг одоо 30 гаруй их 80 төгрөгний тухай ярьж байхад 100 тэрбум гэдэг чинь өөрөө бага дүн харагдаж байгаа. Гэтэл яг иргэний хувьд бодоод үзэхэд бид нар 1 тэрбум төгрөг чинь өөрөө олдох боломж байхгүй. 100 сая төгрөгийг энгийн ажил хийж байгаа хүн хуримтлуулах боломжгүй. Ийм нөхцөлтэй байна гэхээр 30 их 80 дээр бид нар ямар их мөнгийг татах ёстой юм бэ гэдгийг харагдаж байгаа. Тэгээд өнөөдрийн тухайд би бас нэг зүйлийг онцолж зайлшгүй хэлэх ёстой одоо. Бид нар улсын төсөв дээр ингээд улсын хурлын гишүүд нь асар их одоо анхаарал хандуулад дээрээс нь улсад дээр төсөв дээр юу тавигдахгүй гэд нийгмээрээ шуугч хахад нөгөө талд нь 78 их 80 төгрөгийн одоо өмчтэй төрийн өмч компаниуд байж байгаа. Тэгэхээр төрийн өмч компаниуд дээр явагдаж байгаа энэ төсөв чинь өөрөө асар том одоо зүйл байгаа. Манайд одоо 108 төрийн өмч компани байгаа. Тэрнээс зөвхөн 20 гаруйхан л ашигтай ажилладаг. Бусад төрийн өмч компаниуд нь бол алдагдaltaй ажиллаж идэг. Тэгээд улс сүүлийн засгийн газар сүүлийн үед юу хийгээд байна гэхээр одоо нөгөө нэг хэрэгжүүлэх байгаа төслүүдэд шууд нийгмийн хариуцлагын хүрээнд гээд Эрдэнэс тавталгаа гарч байд юм уу те ингээд өөр Эрдэнэ төлөвлөлт өрөж байд юм уу нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ёстой ажлуудаа засгийн газар өөрөө хийх ёстой ажлуудаа шууд тухайн төрийн өмч компаниар дамжуулж хийдэг болчиход байна. Тэр бол төсвөөс гадуурх буюу улсын хурлын гишүүдийн хяналтаас гарахгүйгээр одоо явчихдаг. Жишээ нэг зүйл байгаа нь бол одоо өвөл болж байна. Бид бүхэн үнэхээр Улаанбаатар хот өнөөдөр дулаан өвлжих юм уу? Ямар хөө нөхцөл байдалтай байх юм бэ? Тез 3 дээр гарсан гэмтэлтэй холбоотойгоор тог тасралтууд улам их болоод байгаа. Энэ цаг үед яах вэ гэд байж хахад бид нар бүгд найрамд хятад ард турсаас 220 эдэн тэрбум 226 тэрбум төгрөгөөр бол түлш авсан. Энэ Эрдэнэс тавталгаар авчиж байгаа. Энэ улсын төсөв гараагүй, нийслэлээс магадгүй бага хувь гарсан баг. Гэхдээ Эрдэнэс тавталгаа тэнд гэрээ хийгээд хятадаас одоо нүрс авчирч байгаа. Тэгэд энэ үйлдэл чинь өөрөө бидрийг юм зах замраагүй байдлууд руу аваачаад байгаа юм л да. Тэгээд нөгөө нэг сайхан түлшээ авчираад бид нар одоо өнөөдөр үйл сайхан өвлжхүү гэвэл бас үгүй. Хүрэлцээгүй. Өнөөдөр байсан нөгөө юм сул тал байх шиг. Тийм энэ дээрээс бол маш өндөр дүнгээр бол ийм зарим бизнес эрхлэгч нарт маань бол одоо жилийн 3% хүүтэй зээлийг одоо төрөөс ямар нэгэн нэртэйгээр ингээд гаргаж өгдөг. Гоё одоо нэрнөөс хүүний урамшуул, цагаан алт хөтөлбөрч гэдэг юм ингээд нэршлүүдийн хүнс хөтөө аж ахуйн салбар дээр дийлэнх нь байгаа авчиад өгчдөг. Зарим салбарынх нь бол банкнаас 20% зээл аваад бизнес дээр өрсөлт гэдэг. Тэгэд энэ хоёр ийм өндөр хүүний зөрүүтэй өрсөлдөж байгаа аж ахуйн нэгжүүдийг бид нар яаж цэвэр өрсөлт гэж нэрлэх юм бэ? Тэгэхээр чин үндсэндээ бол одоо энэ аудитын дүгнэлтүүд бас гарсан байдаг. Тухайн одоо хөнгөлөлтөө зээлүүдийг буруу ашиглаад байна. Авсан компаниуд нь яг үнэхээр одоо хөдөө аж ахуйн салбар руугаа мөнгөний оруулахгүйгээр жишээ нь банк бусууд руу оруулчих ч байт юм уу. За эсвэл бүр шал өөр компани ахиж нээгээд тэрэндээ эргэлтийн өрөнгө байдлаар ашигласан. Энэ одоо дүгнэлтүүд нь бол өөрөө билээхэн гарчаад байгаа. Тийм учраас бид нар бүх бизнес эрхлэгч нартай адил тэгш бизнесийн орчныг сайжруулах талдаа анхаарах хэрэгтэй болохоос биш аль нэг салбарыг налагчилж үзээд энэ салбарт нь өгөө гэж нэрлээд яваад байгаа нь өөрөө буруу юм л та. Жишээ нь 23-аас 25 оны хооронд Монголоос 3.5 их 80 төгрөгийг хөдөө аж ахуйн салбарт урамшуул дэмжлэг хэлбэрээр өгсөн байгаа. Монголоос бол асар ихээр хөдөө аж ахуйн салбартаа бол хөрөнгө оруулсан. Гэхдээ бодит байдал дээр өнөөдөр манай үр тариа Улаанбаатар жишээ нь бид нар 50% нь бол одоо уналтын байдалтай байна. Уналтаас гарсан. Тэр мөнгө оруулаад байгаа юм яагаад төвлийн салбарууд нь босгүй байгаа юм бэ гэдэг асуудал бид нар буцааж тавих хэрэгтэй. Тэгэд энэ утгаараа бол нөгөө бодлогууд нь өөрөө буруу явцдаг. Ямар нэгэн байдлаар бид нар өнгөрсөн хугацаанд маш их харлаа ш. Жижиг дунд сан байгаа, жидүү байгаа. За тэгэл бусад одоо ямар кино урлагийг дэмжихсэн ингээл ингээд юм янз бүрийн гоё нэртэй. Мэдээж нэрийг сонсохоор гоё байдаг. Тэгсэн хэрнээ зориулалт нь ашиглалт нь өөрөө үр дүн гараагүй. Ийм сангууд, зээлүүд асар их байгаад байгаа нь л өөрөө буцаагаад нутгийн төслөтгөрүүд хасагдах барих одоо үзмжийн тухай асуудал дахиад болоод ирнэ. За дараагийн асуудал нь болохоор улсын төсөв дээр юу орох юм? Орон нутгийн төсөв дээр тэгвэл юу орох юм? Орон нутгийн төсөв гэж бас тусдаа байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд сум хоорондын замч байт юм уу те? Жишээ нь зам дээр жишээ аваад үзэхэд энийг орон нутгийн төсвөөр шийдэх ёстой байтал чинь улсын төсөв дээр бид нэр авчирч оруулаад одоо жижиг замуудыг хийж байт юм уу те? Ингээд ямар нэгэн ялгаатай талыг гаргаж өгөхгүй бол магадгүй тэнд ингээд асар том улсын хэмжээний одоо мега төсөл бид нар ярьж авах хэрэгтэй байтал чинь тэнд ингээд хоёр сумын тухай асуудал ч юм уу. Ярьсаар байтал асар их цаг хугацаа өрнөд улсын хурлын чуулган дээр өөрөө энэ чинь өөрөө бүтэмжгүй байдал үүсгэх юм болов уу гэж надад бол харагдаад байгаа. Хэрвээ одоо төсөв маань одоо гүйцэтгэлийн тайлан хүрээд ирлээ аудит дээр гараад ирлээ. Энэ дундаасаа бид бүхэн хариуцлагын тогтолцоог
зайшгүй гарах хэрэгтэй байдаг. Хариуцлагатаар одоо ингээд аудит дээр билээхэн жишээнүүд нь байсараа байтал тухайн сангууд нь татан бөгддөггүй. Тухайн сангуудыг одоо буруу шамшигдуулсан албан тушаалтнууд нь хэрэг дээрээ эзэн дээр одоо хүртэл байгаад байна гэдэг чинь бол засгийн газар эсвэлтгүй гэж байна л гэсэн. Засгийн газарт билээхэн тоонуудын байж хахад энэ зүйлүүдээ өөрчлөхийг хүсэхгүй энийг одоо хүчээр авч яваад байгаа хэлбэр байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр бол мэдээж хэрэг арчилсан намын зүгээс бол хүчтэй бол одоо олон тооны одоо хяналтын сонсголуудыг хийхээр бол төлөвлөөд үе шаттайгаар бол явж байгаа. Энийний хамгийн том нь бол мэдээж хэрэг уул уурхайн салбараас бол эхэлж байгаа хамгийн том мөнгөнүүдтэй гэдэг утгаараа. Тэгэхээр ингээд уул уурхайн салбар дээр гарч байгаа бас ингээд сүүлийн 1 сар жангаал монголчууд бид бүхэн хулгай ярьлаа. Гэтэ энэ хулгай нь өөрөө хинбэ гэдэг тухай асуудал биш. Төрд өөрөө уул уурхайн компаниуд байгаа нөхцөлд энэ дандаа л байсаар ах бол. Тэгэхээр энэ төрийн өмчт компаниудын уул уурхайн салбартай холбоотой байгаа энэ том компаниудыг бид нар олон нийтэд нээлттэй болгоод оролцоог нь нэмж өгч ижил бид энэ бүхнээс гарна. Тэрнээс биш бид бүхэн бол одоо ингээд нэг хүнийг аваачаа шоронд хийгээд энэ асуудал дуусч ийн гэж харж болохгүй. Мэдээж хэрэг буруутай хүмүүсүүд нь хууль хяналтын байгууллагуудаар яваад шалгагдаад тэгээд үүрэг хариуцлага одоо юугаа үүрэх ёстой. Нөгөө талдаа бид бүхэн системээ бас зайшгүй сайжруулах ёстой. Систем нь бол мэдээж хэрэг одоо төрд байгаад байгаа энэ их эзэнгүй өмчийг л бид бүхэн багасгах ёстой байгаа. Тэр тал дээр бол нэлээд сайн анхаарч ажиллах ёстой. Одоо ярилцлагын эхэнд бас ярьж илаа. Бид бүхэн хөрөнгө оруулалтын зардал дээр одоо ингээд жишээ нэг аймаг дээр эрүүл мэндийн төв барья гэдэг. За нэг 300 м квадрат 2 давхар барилга барьчлаа. Тэр нь тухайн жилдээ бол хөрөнгө оруулалтын зардал юм шиг харагддаг. Гэтэл нөгөө жилээс нь эхлээл ахяал дулааны зардал, цахилгааны зардал, нөгөө манаач гэл ингээд нэг урсгал зардлаа нэмдэг. Өнөөдөр юу болж байгаа нэхэр аймагуд дээр маш олон одоо төсвийн зардлаар байшингууд баригдсан. Ингээд одоо жишээ нь юуны архивын газар нь өмнө нь бол одоо нутгийн удирдлагын ордон дотор бол одоо нэг 5 хүнтэй ажилладаг байсан бол архивын газар нь тусдаа байшинтай болоод тэгээд 10 хэдэн хүн ажилладаг болсон байх жишээтэй. Тэгсэн хэрнээ тухайн аймгийн хүн ам нэмэгдсэн үг гэвэл нэмэгдээгүй. Ийм байдалтай байждаг. Одоо тэгээд аймагт ажиллаж байгаа нэг төрлийн албан агч ногдож байгаа талбай нь 40 м квадрат гэдэг юу гарч байгаа. Тэр чинь асар том зай ашиглалтгүй байгаа шүү дээ. Хэрвээ хувийн компани байсан бол одоо энэ дээр нэг 40 м квадрат өрөөнд одоо хідүүлээ сууж явах уу тийм. Тэгэхээр чинь бид бүхэн бүтээмжийн талаар асар их ярих шаардлагатай болчиход байгаа. Тэгжиж одоо энэ нөгөө нэг буцааж яг үнэхээр улсын төсөв шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа төслүүд дээрээ бас болон одоо нөгөө төрийн албан хаагчдын яг бодит цалин дээрээ бас нэмэх орон зай өөрөө бүрдэнэ. Тэгж байх үед яг энэ бүтээмж гэхлээр мэдээж цалин үлсийг холбох шаардлага бол байгаад идэг. За өнөөдөр бол багш нарын цалин хөлсийг бол тодорхой хэмжээнд шийдвэрлэхээр боллоо гэж эрх баригч намынхан бол мэдэгдээд байна. За үүний дараагийн зүйл нь бол эмч нарын цалин байгаа. Эмч нар бас цалин нэмэхгүй бол ажил хайна гэдгээ бол мэдэгдсэн байгаа. За мэдээж үүнийг дагаад бол маш олон төрлийн байгууллагууд бол бид цагаагийн байгууллагын ч гэсэн одоо бас баг цалинтайгээд барьцах хандлага бол ер нь бол байгаад байна. Тэгэхээр ер нь ингээд аль нэг төрийн албан хаагчийг онцлохгүйгээр ер нь төрийн салбар цалингийн асуудлыг ер нь нэг буруу явж ирсний гор нь өнөөдөр гараад байгаа юм шүү. За нөгөө талаар жил болгон ингээд цалин тодорхой хэмжээнд нэмээд байгаа боловч энэ одоо бодит орлого бол нэмэгдэхгүй байна. За үнэн нь бол мэдээж инфляцтай холбоотой. Тэгэхээр энэ төгрөгийн доктортой байдал үн цэнийг хадгалах тал дээр ер нь бас тодорхой хэмжээнд одоо дөрвтэй ажил хийх шаардлагатай юм шүү. Энд чинь бас төсөвтэй шууд уялдаатай шүү. Одоо бид бүхэн ингээд иргэдтэй бас зөвөр ойлгуулах хэрэгтэй байгаа юм л да. Өнгөрсөн жил ихэд төрийн албан хаагчдын цалин 10% нэмэгдүүлж байна гэд бид бүхэн ярьж байсан. Тэр 10% нэмэгдэл нь үнэхээр бодит амжиргаан дээр өөрөө мэдгэдэггүйцээр нөлөөлж ийн үгүй байгаа. Яагаад тэгэхээр манай улс буцаагаад нөгөө инфляцаа барьж чадахгүй учраас яг хэрэглээний бараа бүтээгдэхүүн өндөг сүү талах худалдаж авах гэхээр нөгөө үнэн нь өөрөө өссөн учраас ямар ч ялгаагүй байдал руу ирчдэг. Тэгэд энэ өөрөө юутай холбоотой гэхээр ерөөсөө бэлэн мөнгөний нийлүүлэлт манай энэ зах зээл дээр асар их байгаатай л холбоотой. Бид нар хэрэггүй, хэрэгцээгүй төсөл хөтөлбөрүүд асар ихээр нь хэрэгжүүлж байгаа. Одоо чинь шинэ оршоо гэдэгч байдаг юм уу? Одоо ингэ маш их мөнгөний нийлүүлэлт байдаг. Дээрээс нь 24 оны сонголттой холбоотойгоор бид нар ч одоо Эрдэнэс 5 толгойнхоо нэг хүнд 350 мянган төгрөгийн хувьцаа тарааж байна гэл бэлэн мөнгөөр 1.1 их найд төгрөгийг бас тараасан шүү дээ. Тэгэд энэ хөөсрөлт чинь өөрөө буцаагаад ингэ эдийн
эдийн засгийн эффект нь буцаал биднэрт орж ирж байгаа. Тэгэд одоо жигсэн болохоор нь багш нарын цалин нэмж байгаа мó? Эсвэл одоо дахиад цагдаа нарын жигсхийг хүлээж байгаа мó тий? Ийм байдлаар бид бүхэн одоо жигсэн одоо салбарынханд нь одоо юуг нэмнэ гэдэг асуудал биш. Хамгийн гол бас нэг анхаарал татсан зүйл бол одоо нийслэлийн засаг дарга Нямбатар жолооч нэрийн цалин 3.5 сая, төвийн ажилчдын цалин 3.5 сая болгосон гэд. Тэгээд тэрийг хараад багш наргүй бид нар одоо арайчтай ингэж амьдраад тахта яад юм бэ гэж явсан гэж. Тэгэд эндээс ингээ харахаар бид бүхэн нөө бүтээмж гэдэг зүйлийг юусэн харахаа болчихсон. Хин нэгэн поп улсдурч гарч ирээд те бид нар ингэж шийднэ ингэнэ гэд энэний өөрийнх нь цаад үр нөлөө нь өөрөө ямар байгаа вэ гэдгийг харах зайлшгүй шаардлагатай юм л да. Өнөөдөр магадгүй бид бүхэн одоо бусад салбаруудын ажилчид ч гэсэн ажил хаялт зарлаад хүчээр одоо бүх салбарын ажилчдын цалин 3.5 сая болох ёстой боллоо гэж бодъё. Тэр үед юу болох вэ гэхээр манай инфляц нэмэгдэнэ. Бид нэр байхгүй мөнгөө хөвлөж тарах шаардлага гарна. Үр дүнд нь энгийн бусад өөр салбарт ажиллаж исэн хүмүүсийн мөнгө нь бас өнгөрнө. Тэр нөө эдийн засгийн өөрийнх нь одоо энэ мөнгөний ханшны сулралт чинь өөр асар хүнд байгааддаг. Манай улс өөрөө үйлдвэрлэгч улс байгаа. Бүх юма дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол манай дотоодын хэрэглээ маань идэвчээд энэ мөнгө манай дотоод эдийн засаг сайнаар нөлөөлөх гэсэн. Гэтэл манайх өөрөө нөгөө импортлогч улс учраас энэ мөнгө маань өөрөө гадагшаа гараад явчихдаг. Тэр энэ эффект өөрөө асар хүнд учраас энэ зовлонгоос гарахын тулд одоо зайлшгүй хамгийн том хийх ёстой зүйл нь бол энэ төсвүүдийг бид нар орон нутгийн төсөв байж байгаа. Нэгдсэн улсын нэгдсэн төсөв байгаа. Төрөмж компаниуд дээр байгаа төсөв. Энийг хэрэгцээгүй зардлуудыг багасгаад нөгөө талдаа татваруудыг багасгаж өгөх ёстой. Хэмнэлтийн горимлуу шилжихээс өөр аргагүй. Энэ их тэлэлтийн дараа хэдэн жилийн турш бид нар буцааж хэвийн байдал руу очихгүй бол манай улс өөрөө одоо Венецуэлч гэдэг юм уу те ингээд тасар их мөнгөн дүнгээр бараг сая төгрөгтэй гараад нэг уут тор хүнс худалдаж авч чадахгүй хэмжээнд бид нар утгагүй хүрэх гээд байгаа байхгүй. Тэгэд энэ өөрөө асар хохиролтой байдал үүсгэж байна л да. Тасаа хэллээ татвар бууруулах хэрэгтэй гэж. За он солигдох мөчөд бол тухайн үеийн ерхий сайд бол татвар нийгэм даатгалын шинжилэл хийнэ гэдгийг бол мэдгдсэн. За энэ жилжингээл хувийн хвшлийнхэн за ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс бол татвар нийгмийн даатгал буурах байх гэсэн хүлээлттэй байсан боловч харамсалтай нь одоо өргөн баригдсан хуулиуд нь хэлэлцэгдсэнгөө за засгийн газраас өргөн барина гэж санал авч исэн төслүүд нь өргөн баригдсэнгөө ингээ он дуусахтай ер нь бол нүүр тулаад байна. Тэгэхээр нэг салбарын цалин нэмэхгүйгээр нийтээр нь ер нь хүмүүсийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд энэ одоо хувь хүний орлогын албан татвар ч юм уу тодорхой нийгмийн даатгал дээр дэмжлэг үзүүлж болдгоо мө гэсэн ийм байр суурийг бас илэрхийлж байгаа тал байна. Энэ бол илүү эрүүл одоо нөгөө нэг шийдлэх гэж миний хувьд бол харж байгаа. Ягаад тэгэхээр бид бүхэн өөрсдөө одоо улс хүмүүсийн одоо орлогоос нь маш өндөр хэмжээний татваруудыг авчаад буцаагаад одоо цалин тэтгэвэр нэмнэ гэд бид нар ингэж ярьдаг. Гэтэл нөгөө талдаа үнэхээр яг ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа. Яг энэ дотор яг эдийн засгийг хөдөлгөж байгаа тал буюу дундаж давхархаа бид бүхэн хизээч хардаггүй. Сүүлийн Монгол улсын баримталж байгаа үндсэн бодлого нь бол ердөөсөө зээл авсан хүмүүсүүдийн зээлийн тэгэлжтэй байна. За тэгээд халамж авч байгаа хүмүүстээ нэмээд халамж өгчтэй байна. Тэгсэн хэрнээ нөгөө нэг авдаг татвар авдаг хэдээсээ нэмээд авчтай байна. Татвар авдаг хүмүүсээ бол тооцдгүй юм байна. Татврын бааз суурь томруулъя гэж боддоггүй юм байна. Нөгөө байгаа хэдэл улам нэмээд байдаг. Тэгэд энэ байдал чинь өөрөө биднэрт ямар мессеж өгч юм гэхээр Монгол улсад ажилтай хөдөлмөрлөөд хин нэгэнд гай болохгүй амьдрах чинь болохгүй юм байна. Ийм улсад ийм улсын иргэн байх нь сонирн биш юм байна. Улсын бодлого нь тийм биш юм байна. Тийм учраас би гадагшаа явъя. Гээд маш олон гэр бүлүүд үр хүүхдээ аваад гадагшаа явж байгаа. Тэгэд энэ маань буцаагаад манай эдийн засгийг багасгах асар том хүндрэлтэй байдал руу ирж байгаа учраас бид бүхэн дундаж давхарлууд чиглэсэн бодлого буюу татвар бууруулах, бизнесийн таатай орчныг бий болгох энэ зүйлүүд л хурдтайгаар хийх зайлшгүй шаардлагатай. За мэдээлэл өгч бидэнтэй ярилцсан тань маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгч та бүхэнд төсөв болоод төсвийн хэмнэж болох зардлуудын талаар цаг үеийн мэдээллийг Улсын их хурлын гишүүн Цэнгүүн хүргэлээ. Ярилцлагатай хамт байсан баярлалаа.